За сайн байцгаана уу залуучуудаа. За бидний машин цувралын маань 14 дахь дугаар та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. За өнөөдрийн онцлог машин бол Toyota-гийн Lexus 470. Тийм ээ. 470-гүйгээр Lexus-ыг төсөөлөх ямар ч арга байхгүй. За Lexus гэвэл мэдээж 470 бол бас тухайн үеийн загваруудад бол үнэхээр тансаг лакшери ангиллаар өндөр түвшинд гарч ирж байсан машин. За Lexus загварынхаа 2 дугаар үе буюу G100 гэж гарч ирдэг. За G100 гэхээр бас өмнө нөгөө Land Cruiser-ийн цувралыг ярьж байсан бол Land 100-аар бас G100 гэж гарсан. Тийм учраас Land Cruiser 100-гийн тансаг хөлбөр гэж хэлэхэд бол ерөнхийдөө болно. За Lexus 470 загвар маань 1998-аас 2007 он хүртэл үйлдвэрлэгдсэн. За 7 оноос хойш Lexus 570 гарч ирээд 470-ийн маань үйлдвэрлэл ерөнхийдөө зогссон. За бүтцийн хувьд бол Land Cruiser 100-гийн суурин дээр бүтсэн гэж үздэг. За мөн body on frame бүтцтэй. За хөдөлгөөрийн хувьд 4700 V8 хөдөлгөөр. Мэдээж маш хүчтэй хөдөлгөөр. За тэгээд 470-ийн нэг онцлог юу вэ гэхээр оффроуд төрөлж ашигласан болон тансаг хэрэглээнд ашигласан болно. За 570 бол оффроуд тал дээр жоохон ингээд хайран байдаг бол 470 бол яг л оффроуд машин болж чаддаг, тансаг хэрэглээний машин ч болж чаддаг. Ийм ховсох чадвар өндөртэй ийм машин гэж үздэг. За үндсэн хүч нь эргэлт хөлбраас хамаарч янз бүр байсан. За эхэндээ бол 230 морины хүчтэй гэж гарч иржсэн бол за дараа нь сайжруулж 275 морины хүчтэй болгосон. За Lexus 470-ийн маань хувьд бол 6500 фут буюу 2950 кг хүртэл чирэг чадвартай. За ерөнхийдөө давуу талуудыг ярих юм бол за бат ух машин, за зам болон одоо бартата замд бол илүү сайн хатуу нөхцөл төсвөртэй гэж үздэг. За тэгээд дээрээс нь тансаг дотор засал тав тух Lexus-ийн олон талын тоноглолтой. За мөн засвар үйлчилгээ сэлбэг хэрэгсэл нь бол ер нь харьцангуй сайн. За мөн одоо Toyota Lexus-ийн сүлжээтэй орнууд шүү дээ. Манад бол мэдээж 5 богд Moncada гэдэг юунууд байгаа учраас 470-ийн маань сэлбэгийн олдоц бол маш сайн байсан тухайн үед. Одоо бол 470 бас ховрдоод ер нь 470 гой 470 хайгаад олчихсон гэж хэлжсэн маш олон хүмүүс би сонсч байсан. Тийм учраас 470 одоо ч гэсэн тохиромжтой. Одоо бас ховрын бараа болчиход байгаа. За сул талуудын хувьд бол мэдээж V8 хөдөлгөөр учраас хүнд жинтэй. Тийм учраас мэдээж бензиний шатхууны зарцуулалт бол өндөр юм аа. За тэгээд бас дээрэс нь одоо яг хөө сэлбэг олдцтой гэж ярьж байгаа ч гэсэн сэлбэгийн зардал бол мэдээж өндөр байна. Ялангуяа электроник цахилгаан талдаар бол Lexus 470 бол бас зарим сэлбэгүүд олдохгүй байх нөхцөл тухай үед бол үүсчихсэн. Одоо ч гэсэн бас хэвээр байж магадгүй. За тэгээд мэдээж Lexus 470 бол Land Cruiser 100-гийн найдвартай хүчийг одоо Lexus-ийн тансаг тав тухтаа нэгтгэсэн маш амжилттай гарсан SUV загвар юм а. За Lexus 470 загвар бол замгүй газар бол босоо явчдаг. Зам дээр бол нисэг мэт тав тухтаа хослол бүхий тансаг ангиллын SUV гэж хэлэхэд болно. Одоо ч гэсэн хүмүүс маш гоё 470 олоод унчихсан гэж одоо хүртэл бас хүмүүсийн доторх үндэмжинд одоо хүртэл үнцний алдаагүй тийм гайхалтай машин шүү.